За ингээд бид нар Италиас гараад гайхамшигт Швейцар улс 10,539 км Швейцарын хэлийг авсан байдгийг. За Швейцарын хэл дөнгөж зорж ирээд. Хэмиг яаж утгах вэ? Нэг туршилт хийх үү? Над чи 20 евро байгаа шүү дээ. 20 евронд хийх үү? За энэ сая бидний орж ирсэн одоо Италиас Швейцар руу орж ирсэн хэлийн зурсан. Энэ байд юм байна. За ороод ирэнгүүт энд ийм бензин коллекторыг одоо бензин авах гэж зогсож байна. Юу карт? Урдны замын хураамж. Уртлан гэрлээ авчих. Ийм карт орж ирэнгүүтээ дурын колонкоос авчиж болох юм байна. Швейцард орж, Швейцард орж ирээд. Энэ нь болохоор одоо ямар ч юм 40 евро юм байна. Аха. Евро франк юм байна. 40 франк юу Швейцарын мөнгөөр хөвд юм. Евротой ерөнхийдөө бол адилхан шүү дээ. Тэгээд наа чи 17 молоо гэдэг ямар ч тийм. Тэрийг мэдгүй энэ ямар ч жилийн хугацаанд тэгээд хүчинтэй гэж байна. Тэгэхээр нь одоо 30 жил амьдрах гэдэг байна. Тэгэхээр би 2 хоноо гэсэн инээж ий. Хамаагүй. Заавал жилээр навт юм уу? Ерөөсөө л тэгдэг гисэн. Аа за. Минь ч гэсэн. Одоо тэ маах юм наатах шээ. Гүүстэй. Тэг энэ сонгоныхоо энэ бол тэгэхэд буруу өрүүлтэй машин дэр нэр яах юм бол. Тэгэл одоо маахсан газар нь тэгэл аач. Үгүй. Энд дэр юу? Голд нь аач. Талны яг нарталт. Энэ боостэй. Наач нацсан маань гадна бичих шиг. Аскаж гаднаас наах юм шүү. Тийм үү? Тийм шүү. Дотор талаас яаж наавддаг вэ? Наавдахгүй нь. Эндээ цаваатай. Хаана? Үгүй. Тэгвэл гадна талдаа наах юм шүү. Асуудаа. Inside юм outside юм гэнэ асуудаа ямар сони. This car outside. Outside and inside. Inside. Wow. Okay. Oh yes. Thank you. Okay. Сони юу вэ? Юу вэ? Өглөөний мэд. Өглөөний мэд. Швейцар ариун цэвэр сагч. Колокин айл. Тий. Колокин айл. Ариун цэвэр сагч тоосоо хоёр багтахгүй. Ер нь бол Европын орнуудаар зуны уйлралд явж байгаа тохиолдолд буудалд хоног гэхээсээ илүү тийм майханд кемпүүдэд хоноглоод явчвал өртөг зардлын хувьд бол хамаагүй хямд байхаар юм байлаа. Бид нар Италиас гарахдаа замдаа нэг кемпэд хоног гэсэн төлөвлөгөөтэй явсан. За тэгсэн боловч бид нар бас замдаа кемп болохгүй явсаар байгаад сүүлдээ аргаа ороод Колонкийн дээр идэх зогсоол руу ороод машиндаа унтаад өгсөн. Аялагчтай хамтгаа үүдэж та бүхэнд баярлалаа. Аялагчт маань аялагчаар алдарт Швейцар улсын Лугано хотод ирсэн байна. Яг одоо энэ нууран дээр төрийн далбаага мандуулан зогсож байна бид гурав.
За энэ бол одоо Швейцарын Италитай хэлэлж байгаа юм талбай өвдөж яах гэдэг вэ? талбай ордог цэг туг намраа ууж байна. Энэ хотод өөрөө яг одоо Швейцар Италитай хэлэлдэг юм хот юм байна. Гэхдээ Луганаг бол одоо хүмүүс одоо баячуудын амьдардаг хотоо гэдгээр бол энэ Швейцартай ганцтай байдаг юм байна. Хамгийн гоё таалагдсан юм Луганад орж ирээд хамгийн гоё таалагдсан хүмүүсийн харилцаа бол үнэхээр нэг тийм хэдийн наан санаас гэдэг. тийм байна. Өөрөөр хэд орж ирээд гэдэг чинь шатгуун түгээгүүрийн хүнээс нахуулаад ингээд хүмүүстэй харилцаад амар гоё тийм илдэг харилцаатай бүх юм дээр юм гоё илдэг хүмүүс байдаг юм байна. Маш гоё цэвэрлэг хот байдаг юм байна. Энд одоо өглөөний нар дөрвж мандаад 9 цагт өгч юм уу тийм. 9 цаг өгч чинь. Одоо наашаа өөр цайхтаа зэрэгцэл орж ирлээ. Тэгээд энэ усан тэндээс явах юм байна. Эндээс ингээд усан аяллагчдыг аваад өдрийн нэг хэдэн цагийн аялал хийх юм уу да. Сая бид нар ингээд ийшээ аялахад ямар үнэтэй вэ гэж асуухад амар загсчтай нэг тосхон байна. Нэр нь юу гэж вэ? Амарч. Нэг тосхон байлаа. Энэ лүү яваад ирэхэд болоод ирэх очих тасалбар нь нийлээд нэг хүний нэг 27 франк хэвцээ байсан тийм үү? 27 франк хэвцээ байдаг юм байна. Тэр дээр суугаад ингээд загсчтай тосхонд очоод загс барих юм бол бариад эсвэл зүгээр сонирхол хийж болох юм байна. Усан даруул гаяа. Араа. Манах арай жоохон тал гарсан уу юм? Ямар амир орсон дээ яагаад ийцэн чаа. Харин Хятад орс хоёр руу орсон. Хоёулаа удаан болохоор ялгаатай тий. хоёулаа улаан болохоор энэ уг нэг голдны энэ улаан хүрээ нэг ялгсан тохонтой юм байна. Луганаа нэг тийм айн ам Цэвэрлэх юм нэ. Хэрэг нөгөө нэг зам амын өвлөгийг цэвэрлэх юм уу гэмээр. Хүчнийг юм цэвэрлэхдээ үгүй цэвэрлдэг шүү дээ. амбайлахаараа. Тэр чи яг үлээд юм байлээ шүү дээ. Оо тийм үлээдэг гэмтэй үүрч цэвэрлэх. Үлээдэг юм үрээ нэгэ явчихлаа шүү дээ. За бид нар захын нэг жижиг тосгоноор нь ор сонирхчод цаашгаа явсан. Тэгээд бидний явж байхад бол цагаагаар сайхан байсан, дулаахан байсан. Тэгээд гэдг нэг түнэлээр ороод цааталт нь гарсан чинь харин өвөл болчихсон байсан. Одоо доор зум байж байгаа дуулруугаа дэше өгсөн гут ийм сайхан цастайгаа тэсэн мөртлөө дулаахан ийм гайхалтай цаг үеэр нь одоо бас бид нар Швейцарт очсон. Үнэхээр бас гайхалтай мэдрэмжийг авсан. Ай бид нар ерөөсөө Луганагаас хөдлөөд яа чи чи өөрөө Европ ТV-ийн 7 улсаар жирийн Монгол залуучууд жижиг тэргээр аялалд гарлаа. 2 сая төгрөгөөр 22 мянган км. Удирчдад хэлгээд бомб хаадгүй юм байна. Шөнийн 24 цагийн одоо өдрийн 24 цагийн түвшний гайхал ажиллаж идэв юм байна. Ажиллахгүй л шинэ л 24 цагийн хав. Тийм байна. Цагийн их мөнгөөр биш, их мөрөөдлөөр аялцгаая. Мянга сонсохоор нэг үз. Аялагчид Европын тойрон аялал. За бид нар Луганагаас хөдлөөд Интерлакен гэдэг одоо бас байгалийн үзэсгэлэнтэй газар руу явж явах замд Альпийн нурууны одоо ийм 11 км шахуу түнэлээр гараад ороод ирэнгүүт нөгөө доор байсан дулаахан зум маань байхгүй болоод энэ бүр
цасан дарагдсан юм өвөл байдаг болсон байт юм байна. Тэгээ биднийг одоо өөрөө ирэхгүй зогсоход хүргэсэн газар бол энэ зам дагуу энэ гайхалтай уул нуруудын дунд Вассан хэмээх нэг тосгоны хэсэг байлаа. Тэгээ бид нар одоо энэ зогсоо сая стик камера явуулж үзлээ. Тэгээ энэ уул нурууд энэ огцсон үнээр гайхалтай юм аа. Үнэхээр гоё дуу алдахгүй байхын аргагүй одоо ийм сайхан газар байт юм байна. За ингээд бид нар ямарсан интерлакинг зүгээр өшөө ус гайхалтай газар байдаг гэсэн. Тэрэнд баярлаж явж байна да. Яа нэг За айлагчт маань замдаа саатаад нэг сайхан борцтой шөлөө хийж идээ зардал багтаахан шиг хоололцоод цаашаага замд гарсан. Ер нь бол уулын замаа сонгоод явсан зүв болов гэж ярилцаад бид нар уулаараа явсан. Болноос нэг байгаль харж явъя гэд хурдны замаасаа гарсан. За тэгээд эдхийн уулын зам бол маш их нарийнхан. Яг нам дор газар байсараа сурсан хүмүүс бол дээшээ өсгөд баг зэргийн тийм эвгүй мэдрэмж төрхөн төрж байгаа. Гэхдээ ер нь аялагчтай гэж зөвлөхөд бол Швейцар руу очих юм бол энэ уулын замаа сонгоод яг энэ байгалийнхын сайханд ингэж явах юм бол үнэхээр гайхамшигтай юм байлаа. Бид нар бол одоо тал хийшээгээ харж дуу алдсаар агаал таарсан. Баггүй. Нөгөө дөрөвний газар чи юу вэ? Васна гинүү? Тий, Васна тий. Тэгээ хэрэнгээр салаад уг нь товчлоод очдөг юм байна. Уулын замаараа яваад уу? Тий. Тэгсэн чинь ингээ хаачиж одоо буцаад цүүрэнхээрээ дараа жоохон тойрох. Тэгээ хурдны замтай. Биднийг явж байхад энэ 1-2 хоногийн өмнө нэг цас орсон юм шиг байна. Тийм шиг байгаа. Тэгээд тухайн үед нь бол цэвэрлэгээ хийж явж байгаад яг энэ хүртэл цэвэрлэл дуусаад энэс цаашаага бол орхыг хориглох хаалт тавьсан байсан байна. Ороход одоо хаалттай тэмдэг нүндэг гэж анзаараагүй юм байна та. Уг нь байдаг л байх хэрэгтэй доо. Тийм байсан л бах. Бид нар бол хараагүй. Тэгээд яг одоо энэ хүртэл яваад буцаараа гэсэн тэмдэг байсан болоо яасан. Энд чи яг байглаа харж явсаар байгаа гэсэн баг л та бид нар. Анзаараагүй явах. Тэгээд тэмдэглэгийг анзаараагүй байж магадгүй тийм ээ. Тэр биш юм аа. Яцаага тийм үү? Энэ арай л гоё юу? Арай л цэвэр байна. Манай хөвсгөл далаа шүү те. Эдг наашаа бүр яв гэж яалчгүй юм. Эдгээр мөрөөдлийн газар гинэ. Эдгээр мөрөөдлийг хэллээ. Зимэр гоох ийшээ байгаа гинэ. Юу гинэ? Зимэр гоох ийшээ байгаа гинэ. Зимэр гоох уу? Зимэр гоох гэлээ. Цаа сайн байгаа та. Сайн бах уу гэж. Хүй, энэ маад гэдэг юм байна. Маад гэдэг юм. Янз. Иймэрхүү бол байгаа шүү. За бидний явсан газруудаас хамгийн их таалагдсан сэтгэлд маань одоо үнэхээр тийм тод гэрэлттэй дурсамжуулдээсэн газруудын нэг бол ялтч явахгүй Швейцарын Иствал гэдэг энэ нур эргийн жижигхэн тосгон байсан. Швейцар руу аялах гэж байгаа хүмүүс бол энэ тосгоныг бол заавал үзэх ёстой газруудын нэг юм байна гэж бол ойлгосон. Бид нар ч гэсэн бас дараа өөрсдөө ирэх юм бол энэ газар дахин ирцгээе хэдүүлээ үнэхээр гоё газар юм аа гэж ярьж тохиролцоод тэгээ аяллаа цаашаа үргэлжлүүлсэн. Швейцарын байгалийн сайхныг үнээр багтаад хашгүй байна.
Бид нар сая наашигаа ингээд явж явах замдаа ерөөсө тал тишээгээ хараад дуу хацаар таарлаа. Яг одоо бидний нэрсэн байгаа энэ тосгон болохоор Easel Wall гэдэг одоо Швейцарын бас аялал жуулчлал хөгжсөн нэлээд тийм аялал жуулчлалд одоо Interlaken гэдэг одоо газрын арай жоо наах нүдийг тосгоо юм байна. Сая заваараа хараад өнгөрөх гэснээр арайч бас өнгөрөөж явж хайрын юм уу да ороод үзье гэдээ орсоч бүр зөвлөө. Үнэхээр ингээ гахалтай ямар гоё тийм тогтохтой гоё тийм улаан энерги мэдэрсэн гахалтай гоё газар байж байна. Бидний одоо энэ яг энэ сууж байгаа цэцэрлэг түрээлэнгийн энэ хажуугийн буудлыг ороод асуусан чинь ерөнхийдөө үн хайш бол гэж яг гоо ихтэй бас үндэдэд орох байх л та. Нэг хүний одоо өрөөний үн гэх юм бол нэг 26 франкаас 40 франк хүртэл тийм ялгаатай үнэтэй. Одоо тэдэн өрөөний өрөө нь ерөөсө хүний одоо 3 өний өрөөнд бол нэг хүн 26 франк бол сингл өрөөнд нөх юм бол нэг хүн 40 франк ч гэдэг юм уу хэлдэг юм байна. За тэгээд тэд нар өрөө буудлууд нь болохоор тэгээд янз бүрийн газар юм байна. Энд чинь ганцхан эндээ буудлаа биш. Та уулан дээр буудалд орох уу гэж юм, далайхаа ирэг дээр орох уу гэж юм, цэцэрлэг түрээлэнд байх уу гэж юм одоо сонголт бол ихтэй байна. Хамгийн үнэтэй нь бол 170 франк гэж. Тэр нь бол бүр уулын апартмент гинэ. Бүр уулан дээр байрладаг тийм. Гахалтай гоё л байршил дээр байдаг орон сууц юм уу да. Тэрэнд нь очиж хонох юм бол 170 франк. Гэсэн ийм үн анштай байдаг юм биш. Maaхан бараад хондог кемпүүд байна л да. Тэд нар нь болохоор маахны 4 хүний maaхан барихад за нэг 19-с 20 франк юм уу да. Тэр хэвчээ юм гэхдээ тэр нь одоо ингэ 4 хүнээрээ юм шиг байна шүү дээ. Ойлгох нь тийм шүү. 4 хүний ингэ нэг maaхан бараад 4-ний ороход 19-с 20 франк өгөөл очдөг юм. Тэрнээ зөвшөөрлөлтөө бүсдэр нь оноо явах болох юм байна да. За манай аялагч алтан гадс болох этик маань биднийг одоо уруу татсаар хагаад нэг газар руу аваачсан. Энэ хаанах вэ гэвэл одоо Лаутер Брунен гэдэг ийм гайхамшигтай газар байна. Хэдүүлээш очиё. Өстой гоё юм байлээ гэдэг биднийг бол нэлээд ятгсан. Тэгээ бид нэр шинээр явахаар шийдэлт хүрээд явсан. За энэ газрын тухай баг мэдээлэл хүргэхэд Швейцарын бол одоо хамгийн уулархаг хэсэгтээ оршдог. Аялал жуулчлал маш өндөр хөгжсөн. Одоо байгалийн одоо хамгийн үзэсгэлэнтэй газар оршдог юм тосгоо юм байна. За хүн амын хувьд бол тийм ч их биш. За нэг 2500 орчим хүн амьдардаг гэсэн тийм тоо зүйлт байх юм байна. За энэ сайхан байгалыг одоо дээрээс нь толдохыг хүссэн хүмүүст бас тийм зориулсан үзүр үйлчлэгээ байна. Уулынхаа дээшээ гарахад бол нэг 30-аас 45 евро дотор багтаад одоо энэ сайхан байгалыг дээрээс нь толдох юм боломжтой юм байлээ. За одоо ирмэцээ барь шүү. Гүрэгээрээ ирээ барь шүү итгэе. Шоо. Яг барь шүү. Шоо барь. За бид нар хаана гом бэ? Лаутер Брунен. Ямар юм аа? Лаутер Брунен гэж болсон шүү. Это у него аусой. Видеоко. За видеоко. Это говорит, За ингээд бид нар Швейцарын алдарт одоо энэ Лаутер Брунер гэдэг одоо юу Брунен. Би яг ойлоо. Гэрэг дээр хараа. We'll take our dreams and fly. Together we can try. That's life. We'll take what comes along the way. That's love. This joy is passing by. We'll take our dreams and fly. Together we can try. That's life. That's life. Женев руу очиж Женев явах хэрэгтэй. таньдаг үнэ бараадад Женев дээр маргааш Wi-Fi master. Wi-Fi master гэсэн Wi-Fi аваад л тоо. iPhone авдаг шүү дээ.
хавь л удаа шүү дээ. Wi-Fi мас. хавь дүү байтэн шүү. Free Wi-Fi хайж байгаа юм. Мууяг ажил хийж. Жоолохгүй юм аа. Сүлжээ орохгүй энэ жоохон нааш таашаа бол. Тэр дотор уцаа өрөө өргөө яваад гэнэ. Хавтгац нэндээ. Адпар болох нэмчүү. Хоолндоо юм уу чөмчөөр гарна шүү дээ. За хоолндоо Тийм биш. Эндээс хөдлөн шүү дээ нэрээ. Тий, цаг болох юм чинь. Тий. Одоо ингэ хэд минут вэ? 59 болчлаа. 59 минут. 58. За зогсоод нь одоо энэ цагаан зураас цоцсон дээр зогсоод одоо ийм төлбөр төлт юм байна. Цэнгэр зураас Цэнгэр дээр зогсох юм бол эхний 2 цаг нь үнэгүй байгаад. Эхний 2 цаг гэж ерөөсөө 2 цагийг хэмжиж юм шүү. Тэгээд хөдлөхгүй бол 40 франк. шууд Хугацаа автомат. За ямар ч байсан. Хотын нөө нэгтлээ таасан. Тий. Бас хоёр цэнгэр зураасан дээр тавьбал тийм юм байна. Энэ машинахаа нэг харахтаа даашгаа. Тийм биз дээ. Ийм юм олж авч. Энийг нь хаанаас олж авах тийм бид гайлагчд явж ивэл. Ерөөсөө бензин голоо болдог. Бензин Ийм юм аваад тэдэн цагаас зогссон гэдэг мэдээлэл одоо цагаад харуул тавих юм байна. За котенд орё да. Одоо Женевт бас бидний бас манай найзууд бас сайхан ухтж авсан тий. Манай Икот гэдэг найз манаас тийч ажиллаж амьдарч байгаа юм. Тэгээд бидний ер нь бол ийм юм байдаг шүү дээ. Аяллаар одоо ингэ дижиталгээ улс орн руу явуулаа гэхэд манай одоо Монгол шүүхүү газар гэж бол юм байна. Одоогүй бол миний ч одоогүй гэсэн бас байна. Тэгээд тэрий чинь бүр аргаа ядахад зүгээр ядаж одоо Женевт монголчууд гэдэг юм уу тийм пэйж групп хуудасаар нь ороод зөвлөгөө аваад зав зайтай хүн байвал туслаад өгч игээд манайхан ч өөрсдөө сайхан ураад хүн гэж. Өө тгийгээд өгөх юм байлээ. За тэгээд танд найз нөхдөйгөө манай төлөөлөх юм бол тэдний сайхан туслаад ингээд явж байгаа. Яг Монгол хүмүүсийн гоё нэг зочлонтой чанарал яг л тэнд харагчлаа юм. За бидний аялал цааш үргэлжилсээр ингээд Женевт ирсэн. За энд манай найз Инхот маань одоо тосч аваад биднийг нэг өдөр одоо Женевтэй танилцуулнаа гэдээ ажиллаа зохицуулж хаад биднийг хүлээгээд байж гисэн. Ингээд Женевтэй танилцъя. Одоо яг чигээр авч байгаа тэр үстэй нэг одоо нэг юм. Маа төвшөө. Нэг хатгаа байгаад. За Тэр чи Дараа нь тий. Одоо зүүн тамгийн зүүн тий. Тэр чи Монгол. одоо юу нэ? Альпин ороо нэ? Ноён оргил. Ноён оргил юм уу Тий. те? Юус айлын. Энэ айл нутагт ордог. Францд тав. Францд ордог те? Наад нь Францд орно. Цаад Итали. Цаас тал руу Итали руу орооч. Итали руу ордог. Монголын чи одоо нэг доогуур нөгөө нөхөлцөн нөгөө зам. Тэр чинь нөгөө 40 км 60 еврогийн төлбөртэй. Тий мөн. Наа гэдэг нь одоо уул гэсэн. Ван цагаан уул гэсэн. Зүдэг нэг өөрөө Хаз чана. чахаа Хацдаггүй шүү дээ. Хадсан бүр хөрөлсөн. Таалагдсангүй юу? Хадсангүй. За бид нар Инкоттойгоо нийлж аваад цаашаага Женевээр хэсэг явсан. За энд ирсэн юм чинь мэдээж нэгдсэн үндэсний байгууллагын төв байрыг одоо үзэхгүй бол болохгүй. За тэрний урдлын талбай дээр байрлах хурхаа хөлтөө сандлыг бас үзэхгүй бол болохгүй. За харин биднийг яг энэ үед явж байхад нэгдсэн үндэсний байрны урд талбай дээр
За хэсэг хүмүүс өөрсдийнхөө дуу хоолойг илэрхийлээд жагсаал цуглаа хийж байхдаа нас бид нар таарсан. За Инготын хэлж байгаагаар энэ нэгдсэн үндэсний байгууллагын урдлын талбай дээр болвол янз бүрийн үндэстэнгүүд өөрсдийнхөө дуу хоолойг хүргэхээр тийм жагсаал цуглааныг бол одоо байнга хийж идгээ гэж байна. За Женев хот бол дотроо нэг нийтийн тээврийн 7-8 бүст бол хуваагддаг юм элэ. За тэгээд яг төвийн 3 бүс дотор нь явах нэг өдрийн одоо пледийг авахд бол нэг 7 евро 50 центээр авж байгаа. За энэ нь бол автобус, метро, зайв гэх мэтлээ одоо бүх тээврийнхаа хэрэгсэлд одоо тухайн өдрөө зорчих юм хүчнтэй пледийг бол 7 еврогоор авдаг юм байна. За бидний үзье гэж бодож исэн Женевийн алдарт цэцгэн цагийг үзгэсэн боловч яг бид нарыг очих үед засвартай байж таарад. Тэгээ бид нар тэр цэцгэн цагаа үзэж чадаагүй. Тэгээ жоохон харамсалтай байсан. Наач хоёр үнийх нь Мөрөн хүнийх нь энэ. хоёр юм уу дөрөв үнийх. Тийм байна. Бид бол 6 гэдэг чинь юм шүү дээ. Тэгээд чинь 2-1 гэхээр 30 минут нэг 6 цамаас адилхан 17. Тобаго нэг болохоор энэ нөгөө болгоолтой юм байна. Яг зэний аялал ангиман энэ яг нуурын дотор өөрсдөө жийдэг тийм аяллыг заваар явж ирэх. Тэгээд авчлаа. За ингээд зискарта ашиглаад завныхаа билетийг аваад аялагчд маань усан дээрх нэг бяцхан аяллыг бас хийсэн байгаа. За Яа, гарлаа гарлаа. Ингээд төрөд орбондоо бүрэлдээ болно шүү дээ. За энд бас ингээд мотортой за байд юм байна. 2 хүнийх, 4 хүнийх, 6 хүнийх гэдэг. Тэгээ ингээд янз бүрийн завнуудын төрөөс байд юм байна. Хамгийн доод нь 30 минутаар явхад л нэг 17-20 евро болд юм байна да. Их тэндэг сони юм болсон. Тэ зүгээр овцон зогсож байсан те. Инготыг хайгаад. Инготыг хайгаад овцон зогсож байсан чинь яг нөгөө өгсөн хаягаар нэг хаалга. Энэ хаалга хүн байна. Богшгүй. Хүн байт яг ингэ хаа. Тэгээ орцон дээр нь зогсож байсан чинь лефтээс нэг ихч буугаад ирсэн. Монгол ихч байна. Эдгээр зогсож байсан чинь. Оо сайн байна. За. Там хинтээ ууц гэж байна. Оо бид нар Монгол хэлээр явж байгаа юм байна. Инготыг хаа. Инготыг дээдсэн. Тийм үү. Ингот өөрөө нөө ихнийхэн төсөөлөл гараач гэсэн. Тэгээ бид нар орой дээрнэ гэдэг бид нар байрны хамгаалалтаа хүлээгээд байж байгаа юм шиг таасаж гэсэн нөгөө их чинь. За би контрол хамгаалалтыг залгуулаад нэг барьяа гэж бодлоо. Тэгээ машинд орж ирэл жоохон юм ярихгүй байлээ. Нөгөө их би багнаар их гэдэг лээ. Эсвэл манайд би ч багнаар тагамжил төгссөн шүү дээ. Оо тийм үү чи тэр чинь баг нутг шахав хүн байж тэнэ тэр гэж юм ярилаа. Хэрн би ч одоо яад болтгоо. Манай ихч чи одоо багнаар дуудсан шүү дээ. Ээлтэй. Манай хамгийн том ихч чи одоо багнаар хин гэсэн. Оо манай баясаа ихч гэсэн. Ямар баясаа? Wel манай чи нэгтлэн бодох чи юм гэж. Хүүн батөр гэлөө. Тэгээд тэнийг юм яриад байгаа чи гэж. Яасан бэ гэсэн чи. Чи тэр ч айгүй ойрын хамаатан байж тээ. Явдаг. Гахад орцсон таарсан. Зүгээр орцсон таарсан гэж тээ. Тэгэж ярьдаг байсан шүү дээ нөгөө хамаагүй ярил монголчууд хамаатан болчихсон. Яг үнэ юм.
За ингэ төрсөөр төрөлтөө болсон. За бид нар 51-тэйгээ таарсаа. Тэгээд 51-ч маань биднийг бас сайхан хүлээж аваад дайлцаалаад тэгээд өөрийнхөө нэг найзын зочлохыг хүрсэн. За тэгээд үзэхэмтэй газар байгаа. Та нар заавал очиж үзэх хэрэгтэй шүү гэсний үдсэн дээрээс бид нар одоо 51-ийн найз Борхоо их чиндээ бид нар бас очилсон. Эцэг боксоо. За одоо бизон өхөр гэж одоо чиний сонирхолтой өхөр байдаг шүү дээ. Тэрийг одоо Наашаа өөр. яа бидний ирж байгааг мэдж байгаа юм шиг нөө. За бид нар Женевийн жуулчдын анхаарлыг татдаг газруудаас гадна бас аж ахуй хөгжсөн газруудаар бас явж үзсэн байгаа. За тэгээд тэр хавийн мал аж ахуйтай очиж танилцсан. Тэгээд энэ дашран тэгээд хэлэхэд Женевт биднийг хүлээж аваад сайхан үйлчилсэн бүх найз нөхөд та бүхэндээ бас маш их баярлсан шүү гэдгээ дахин хэлье. So gonna share it with another. I got to show to give, let out. I want to sing and shout. Take a look and see a beautiful morning that turns into a beautiful evening, and together make a beautiful life. And if you wanna see, then come along with me. That's right. And if you want a good tomorrow, it's pretty simple. Gotta find a light to follow. And if you do, you have a future real bright. And it's a combination of consistency. Come on and sing. Oh, 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 oh. So gonna make a little list to keep the words away. I gotta dance just a little bit, move to be free. Keep my head up, don't forget to be me. Like I won $1 million, like I hit the pay dirt. Gonna smile from ear to ear, the kind that makes your face hurt. And we'll laugh, jump, sing loud, not afraid to shout about being happy, living it out. Take a look and see a beautiful morning that turns into a beautiful evening, and together make a beautiful life. And if you wanna see, then come along with me, that's right. And if you want a good tomorrow, it's pretty simple, gotta find a light to follow. And if you do, you have a future real bright. Энийг болохоор цагаан ногоон өсөө удаан болохоор удаан асууд шүү. Цагаан асууд гэдэг. Come on, come on, come on and sing, yeah. Come on, come on, come on and sing. Oh, 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 oh. Come on, come on, come on and sing, yeah. Come on, come on, come on and sing. Oh, 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 oh. За бид нар Женевийн коллегийн тусганд Борхочинд аваад ирсэн байна. Манай 50-ч манай шиг найзандаа орой хоол идэчээ гэдэг. Тэгээ орой хоол идэж дуусаад энэ хаваар нь зугаалаад бугын одоо тийм үржүүлгийн газар харлаа. За бас одоо энэ бизон өхөр гэдэг энэ Швейцартаа ганц байдаг. Одоо энэ бизон өхрийн махаар хоол хийдэг энэ яг энэ коллеги тусганд байдаг юм байна. Тэгээд энэ бизон өхрийн махаар хоол хийдэг энэ ресторанд нарж ирээд ингээд сонирхоод гарсан чинь рестораны маань хийсэн бидний одоо энд яг нутгийнхаа одоо хөслөөр тарьсан усан усны гарсаар стайлаа. Энэ сайхан Chelsea гэдэг. Дарсвэ. Bon appétit en mongol. Сайхан хоолой. Сайхан хоолой. Сайхан хоолой. хооллоо. C'est compliqué là. Сайхан Sachen, хооллоо. Hol, хооллоо. Holloha. хооллоо. Sachen, Holloha. За энэ бол бизон өхрийн махын түүхий мах гэж. Гэхдээ энийг маш тийм хууц хүчтэй тийм маш гоё ардлагчуудаар хамталчихсан. Тэгээ шарсан галахтай иддэг. Ийм одоо сүнсний гахалтай хоол идэж үзэх нь дээ. За амсах.
За ингээ бидний 20 цаг өндөрлөж тэгээ уламжлал болсон үндэснийхээ бахархал онсон тоглоомороо тэгээ бөөнөрөө тоглосон доо. Бид нар очсон газар болгонд онсон тоглоомоо бэлгэлдэг заншлаараа энэхүү рестораныхаа эзэнд бид нар бас дурсгал болгон онсон тоглоомоо бэлгэлсэн. За ингээ цаашаа аяллаа үргэлжлүүлсэн.